Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ хар шоколадны зохистой хэрэглээний талаар судалгааны үр дүнгийн мэдээллийг хуваалцъя. Шоколадны өвөрмөц баялаг, чихэрлэг амттай тул сая хүн өдөр бүр таашаал авдаг алдартай хүнсний бүтээгдэхүүн болжээ. Ихэнх хүмүүс шоколадыг таргалуулдаг чихэр их хэрэггүй зүйл гэж боддог бол зөв хэмжээгээр хэрэглэж аншвал танд юу юунаас илүү тусдаа бүтээгдэхүүн юм. Хар шоколадны сүүлийн үеийн мэдээлэлээрээ нэгдүгээрт нь арсанд үзүүлэх нөлөө, хоёрдугаарт нь хөгшрөлийн эсрэг үйлчилгээ, гуравдугаарт нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, дөрөвдүгээрт нь зөв хэрэглээний талаар багслан хүргэж байна. Хар шоколадны антиоксидант агуулмж өндөр тул таныг залуу сайхан харагдахад туслах зогсохгүй. Палаванаа дагуулдаг антиоксидантууд нь тархийг наслалтаа шалтгааллах таны мэдхүн бууралтаас хамгаалдаг болохыг Британий клиникийн фармакологийн сэтгүүлийн судалгаа баталсан. Нэгдүгээрт нь арсанд үзүүлэх нөлөө. Нарны гэмтлээс хамгаалдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хар шоколад тогтмол хэрэглэдэг хүмүүсийн арьс нарны хитийн ант уян түлэгдэх эрсдэл нь энгийн хүмүүсээс 2 дахин бага байдаг ба арсны улаалтыг 25% багасгаж наран түлэгдэх арсны хорт хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Флавоноидууд нь арсны эсийн ДНХ-ийг нарны гэмтлээс хамгаалдаг. Хар шоколад нь цусны эргэлтийг дэмждэг. Хар шоколад нь азотын эслийг идэвхжүүл арсны хамгийн нарийн хялсан судаснуудын цусны эргэлтийг сайжруулдаг. Цусны эргэл сайн байх тусам арсанд тэжээл хүрч байгалийн ягаан туяатай гэрэлцэн харагддаг. Түүнчлэн арсыг толиулах нь шоколад нь үлийн эсэлдүүлэгч буюу антиоксидантын хэмжээгээр агуулсан байдаг тул арсыг толиулгаж бохирдлыг арилгахад хүчтэй нөлөөлдөг гэн шүү. Хар шоколад нь чигшил ба уян хатан чанарыг сайжруулдаг. Судалгаанд оролцогчид 12-7 хоногийн турш хар шоколад хэрэглэхэд арсны чигшил 25% нэмэгдэж, хуурайшилд эрс багассан байна. Хоёрдугаарт нь хөгшрөлийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Хар шоколад нь коллаген хамгаалтыг бэхжүүлдэг. Хар шоколад нь хар толгой пигментацийг багасгахад тусалдаг бөгөөд арсыг гэрэлцэн эрүүл байлгадаг. Энэ нь мөн арсны чигийг буцааж авч түүнийг хадгалж коллагены агуулмжийг сайжруулж усны эргэлтийг идэвхжүүлдэг бөгөөд өвчлийн үүсгийг удаашруулдаг. Сүүлийн үеийн судалгаанууд хар шоколадны найрлаган дахь флавоноидууд нь хөгшрөлийн эсрэг яг ямар механизмаар ажилтгийг илүү нарийн тогтоожээ. Хар шоколадны хөгшрөлийн эсрэг хамгийн дур булган бүтээгдэхүүн юм. Хар шоколад нь стрессийн эсрэг үйлчилгээтэй. Какао нь кортизол болон стрессийн даврыг бууруулдаг. Стресс бага байх нь арсанд өрөвсөл үүсэх, батг гарах, эрт хөгшрөхөөс сэргийлдэг гол хүчин зүйл юм. Хар шоколадны их хэмжээний мааг нь агуулдаг тул стрессийг бууруулж илүү сайн унтахад тусалдаг гэнэ. Гуравдугаарт нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөө. Хар шоколад нь төмөр мааг нь цайр зэрэг эрдэс бодисоор баялаг байдаг. Энэ нь өрөвслийг бууруулах, зүрхний өвчний эрсдлийг бууруулах зэрэг эрүүл мэндэд үзүүлэх янз бүрийн ашиг тустай. Хар шоколад нь зүрхэнд эергээр нөлөөлнө. Хар шоколадыг тогтмол хэрэглэх нь хүний зүрхний өвчин тусах магадлалыг бууруулахад тусалдаг. Хар шоколаданд дагуулгадах зарим нийтлүүд, ялангуяа флавоноидууд нь зүрхний өвчний 2 дахь үндсэн эрсдэл хүчин зүйлд нөлөөлдөг. Үүнд цусны даралт ихсэх, холестериний өндөр түвшин бууруулахад нөлөөлдөг байна. Какао нь кортизол болон стрессийн даврыг бууруулдаг. Стресс бага байх нь арсанд өрөвсөл үүсэх, батг гарах, эрт хөгшрөхөөс сэргийлэх гол хүчин зүйл юм. Швед эрдэмтэд 9 жилийн судалгаагаар 31,000 гаруй эмэгтэйчүүд 70 хоногт 1-2 ширхэг хар шоколад иддэг байсан бөгөөд энэ зүрхний дутагдлын эрсдлийг 3-1-ээр бууруулдаг болохыг баталсан юм. Германд хийсэн урт хугацааны судалгаагаар хар шоколад нь цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс цус харуултын эрсдлийг 39%-аар бууруулдаг гэдгийг тогтоожээ. Шоколад нь флавоноид, антиоксидант нэгдэл ихээр агуулдаг бөгөөд энэ нь вен болон артерийн судасны уян хатан байдлыг нэмэгдүүлдэг байна. Гэхдээ шоколад дах антиоксидантууд нь элсэн чихэр, сүү, цэцгийн цусны холцтой байдаг учраас тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь чухал юм шүү.
Америкийн зүрхний холбооны сэтгүүлд нийтлэгдсэн 2017 оны санамсаргүй хяналттай судалгаагаар Америкийн ердийн хоолны дэглэмд илчилгээний хэрэгцээг хэтрүүлэхгүйгээр бүүлс, хар шоколад, какао нэмэх нь зүрхний цэцэм судасны өвчтний эрсдлийг бууруулж болзошгүй юм гэжээ. Хар шоколад нь илүүдэлжинг арилгахад тусдаа. Копенгагены их сургуулийн судлаачид хар шоколад нь хоолны туршил бууруулан илүү сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлдэг болохыг олж мэджээ. Хэрвээ хар шоколадыг турах зорилгоор идэх гэж байгаа бол зөвхөн нэг нүд хэсгийг л идэхэд хангалттай. Хар шоколад нь тархины үйл ажиллагааг дэмждэг. Хар шоколад идэх нь тархины үйл ажиллагааг сайжруул, Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин зэрэг мэдрэлийн эсийн доройтлын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. 2009 онд хийсэн судалгаагаар өндөр настай хүмүүсийн танин мэдхүн чадварыг сайжруулахын тулд хар шоколадыг өгөх болжээ. Хар шоколад нь цусны даралт болон цусны дах сахарын хэмжээг багасгадаг. Судалгаанд хамрагдсан хүмүүс 8-7 хоногийн турш хар цагаан шоколад тус 25 г хэрэглэсэн байна. Мөн түнчлэн чихрийн шижингээр өвчлөхөөс хамгаалдаг. Тусалж явуулсан судалгаагаар 15 хоногийн турш хар шоколад идсэн хүний инсулинд эсэргүүцэл үзүүлэх нь 50% буурсан байна. Хар шоколаданд агуулгадаг флавоноидууд нь бие махбодод азотын эслийн үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг. Азотын эсэл нь цусны судсыг тэлэх буюу өргөсгөхөд хүргэдэг бөгөөд энэ нь цусны урсгалыг сайжруулж цусны даралтыг бууруулдаг байна. Чихрийн шижин өвчтөе эсвэл түүнээс сэргийлэхийн тулд какаоны агуулмж өндөр хар шоколадыг хэрэглээрэй. 2017 оны Томс судалгааны үр дүнгээс харахад хар шоколадны цусны даралтад үзүүлэх эерэг нөлөө нь залуу эрүүл хүмүүстэй харьцуулахад ахмад настан болон зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүст илүү мэдэгдэхүйц байж болохыг харуулсан. 2022 онд Өмнөд Солонгосын хоол тэжээлийн биохимийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хар шоколад идэх нь гидсний микробиомын олон янз байдалд нэмэгдэхтэй холбоотой болохыг тогтоожээ. Тэдний судалгааны үр дүнгээс харахад 85% хар шоколад идэх нь сэтгэл санаатай эерэг хамааралтай байж болохыг харуулж байна. Дөрөвдүгüүрт нь зөв хэрэглээний 50% болон 72% какаотай хар шоколаданд агуулгадаг эсэн чихрийн хэмжээ сүйтэй шоколаднаас хэд дахин бага байдаг. 2838 г, 72%, 85% хар шоколаданд 6.8 г эсэн чихэр агуулгаддаг. 4 г эсэн чихэр нь нэг цайны халбаг гэж тооцогддог тул шоколадны хэрэглээгээ тооцох хэрэгтэй шүү. Какао их байх тусам антиоксидант чанар нь өндөр байдаг. Тиймээс өдөрт 20-30 г буюу 1-2 дөрвөлжин хар шоколад идэхэд л хангалттай. Илүү их какао гэдэг нь илүү их флавонол гэсэн үг тул дор хаяж 70% буюу түүнээс дээш какаоны хатуу их бодис агуулсан хар шоколадыг сонгох нь хамгийн сайн арга юм. Хар шоколад идэхэд анхаарах зүйлс. Хар шоколадны эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусна голчлон какаоны хатуу бодисд агуулгадаг флавонолуудаас үүдэлтэй байдаг. Гэсэн хэдий ч флавонолын агуулмж хар шоколадны бүтээгдэхүүнүүдэд харилцан адилгүй байдаг. Хар шоколад нь ашигтай антиоксидант болон эрдэс бодис агуулдагч ихэвчлэн элсэн чихэр өөх тос ихтэй байдаг тул энэ нь маш их илчлэгтэй хоол хүнс болгодог. Хар шоколад нь какао эцгийн тос хэлбэрээр өөх тос агуулдаг бөгөөд энэ нь голчлон эрүүл бус хансан өөх тосноос бүрддэг. Тиймээс хүмүүс хит их илчлэг өөх тос элсэн чихэр хэрэглэхээс зайлсхийхийн тулд хар шоколадны хэрэглээгээ хязгаарлахыг хичээх хэрэгтэй. 72-85% какаоны агуулмжтай цэвэр хар шоколад нь 2835 г тутамдаа 23 мг кофенийг агуулдаг. Хэрвээ та 100 г цэвэр хар шоколад идчихвэл 81 мг кофеин фидэ авах ба энэ нь таны зүрхний цохилтыг түргэсгэж нойргуудлыг бий болгодог. Кофенд мэдрэмтгий хүмүүс өдөрт 2835 г-аас илүү шоколад идэх нь зохисгүй юм. Мичиганы их сургуулийн эрүүл мэндийн бодлогын хүрээнд 7 хоногт 200 г шоколад буюу өдөрт 2835 г шоколад хэрэглэх нь хамгийн зохистой гэсэн тооцоолол гаргасан байна. Ерөнхийдөө шоколад идэх нь эрүүл мэндэд тустай бөгөөд эсдэлтэй байж болно.
Тиймээс зөв зохистой хэрэглэх нь чухал юм. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.